За Батболтын хувьд бол бас плеерийг бас нэлээд сайн хийх юм аа. Ер нь хэрэг одоо хугацаанд хичээлж иж байна. Цэрэгчдээс дутгааргүй болвоо. Хугацаа бол нэг тэгж ороогүй зүгээр нэг хагас жил өрхөөгүй юутай орчмол хийж байна. Тэр бол 3 жилийн дараа бол уушлаараа зүгээр ерөөсөө ингээд автобусны дотор хүртэл ингэсэн явж байгаа юм. Тэгж болно. Би бас та нарыг хард оргиод микрофоноо эргүүлчих гээд байх юм аа. За Анандын хувьд бас ямар 3 төрлийн коктейл хийч вэ? За эхнийх нь болохоор Sidecar тэгээд Blue Hava тэгээд Whisky Sour гэсэн 3 коктейл хийлээ. Гурлаг онцлог яг хөө миний хийсэн онцлог болохоор гурлаг нэгт орж ирдэг ингэж хийсэн онцлогтой. Тийм ээ. Шикэр ашиглаж те. За шүүгчдийнхээ үнэлгээг сонсъё. Даалгавруудыг хэрхэн биелүүлв? Батбол тэгээ үзэгчдэд зориулж өөртөө хийгээд. Яг л өөрөө бодоод ингэ дээшээ харцсан. Хүмүүс рүү үзэгч рүүгээ хайрцах хэрэгтэй чинь плеер ч юм мэдж байгаа шүү дээ. Тийм. Одоо ер нь үзэгчтэйгээ хайрцах сурах хэрэгтэй. Чи одыг сая хараа яаж хайрцаж чинь. Яаж алга ташлал гаргаж чи тэгэд тэнд л нэг юм өөртөө л бэлтгэл хийж байгаа юм уу яаж байгаа. За би бас тэгвэл бас нэгэн зүйлийг гандлах шүүгчийн үгнээс ойлголоо. Тэр маань юу гэх юм бол бартендер хүн бас үзүүлбэр хийхээ хажуугаар бас үйлчлүүлэгч болно тий. Одоо ажлын хамт бол фанатуудаа бас хаа уриалан дуудах тий. Тэр хөгжөөх нь бас үүрэг мөн үү? Мөн байна. Бас анх удаага ингээ камерын өмнө гарч юм хийж байгаа болохоор бас айгүй туршдаг баг та. Ямар хөлсгөлтэй шүү дээ. Валарч ийн одоо. Амдын хувьд бол наад техникч уулын сайн чи гэхдээ бүр сайн яг эзэмших энийг уулын бүр сайжруулах хэрэгтэй. Сая бол зөндөө асуулаа шүү дээ. Уул нь айгүй сайн сурчул айгүй сайн юу шүү дээ. Тэгээ улам сайн сураараа энэ дээр бүр хичээгээр олон дахин дасгал хийгээрээ тэгээ гарчин жоохон чичрээлсэн тэгээ. Ер нь бол зүгээр хөөрхөн бол доо. Олон гэхдээ тоор айгүй гоё коктейл хийж байгаа шүү дээ. Коктейл чинь гоё байна. Хувцс чинь ах юм алга шүү дээ. Хичнээн гоё юм ийгээ та нар өөрсдөө гоё байж чадахгүй бол юм чинь гоё болохгүй байхгүй юу? Тэр сүүл дээр 3-ыг зэрэг хийдэг бол гоё юм байна. Хувцсандаа ер нь цаашдаа зүгээр энэ нэвтрүүлгийг айгүй олон хүмүүс үзэн штэ тий. Та нарын таньдаг найз нөхөд маань хамаатан садна албан ажлын газар гэнж үзэн жоохон үр өгөөж өгөөд тий. Өөрсдөө хүндэтгээд орцож байгаа өрсөлдөгчнөрөө хүндэтгээд ийм гоё юм хийж та нар өөрсдөө гоё байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй зүгээр ингээд лагер дээр явж байгаа хүмүүс чиг нэг юм жонглерчоо тэгээд хийчихвэл наадах чинь гоё хийсэн коктейл чинь хувцлал чинь гутаагаад байна. Дараа өөрөөсөө анзаарна тест. Өнөөдрийн даалгаврыг коктейл сүүлд хийсэн. Тэр бол бас цаг жоохон давчуу байсан. Жоохон бэлтгэл бас сайн гүйцэд хангагдаагүй. Тэгээд яг цагтаа тааруулаад тэгээд өнөөдрийн коктейлийг ерөөдөө ингээд 3-аар нь гаргая 3 өрнгийн өөр хамтдаа тийм коктейл хий гэж шийдээд нэг нь коктейлөө нэг нь флэр хий гэж шийдээд өнөөдрийн даалгаврыг гүйцэтгэсэн. Гэхдээ яг боломжийн гүйцэтгэсэн гэж бодож байгаа юм. Манай нэвтрүүлгийн ивент итгэж зочин Бродвей сүлжээ ярьсан. Мөн Эльме Хорстер Герман технологийн цэвэр жүүс. Сахаргүй. За дараагийн хоёр оролцогчийг өрж байна. Сэргэлэн Нацаг Дорж. За өдөр алуудаа шин өгч явъя. За тэгэхээр хоёрыг дэмжиж байгаа бас хамт олон найз нөхөд бас ирсэн үү? Энд байгаа хүмүүс аяндаа дэмжих хөө. За аяндаа дэмжих байх. За Нацаг Дорж. Манай ажлын дэнд ирсэн үт дэмж. За зочин Бродвейгийн хамт олон байна уу? За байна. За та хоёр ямар үйл хийж одоо багийн тоглолтыг үзүүлэе гэж бодож байна? Ер нь багийн тоглолт үзүүлнэ. Тэгээд бас нэг хими уруул бас үзүүлнэ. Хими уруулаа. Тий. Коктейл маань өөрөө тийм юм бол. 10 жилдээ бас хиймдээ сайн байсан уу? Бараг бүх хичээлдээ сайн. За амжилт хүсье.
Time is what you need. Time. За бүгд радио ши. Ясбэ. За манай сэргэлэн ер нь бага удирдаад маш сайхан плеерийг хийлээ. Тэгээд хэр их бэлтгэл ороо шүүгч даалгавар өгснөөс хойш нэг богино хугацаа байсан шүү дээ. Та хоёр хэр удаан бэлтгэл хийсэн? Нэг 2 цаг л хийх шүү дээ. Өшөө цаг зав байсан бол илүү юм болох гэсэн тий. 10 жил байхад ингээл зэрэг рэп бүжиг гэж байдаг гэсэн. Та хоёр ерөөс энэ плеер ашиглаар рэп бүжиг хийчих юм. Бүжиг үл хийж би болохоор л өстэй. Флэрийн бэлтгэл бол бүжиг бэлт юм уу гэж бодлоо бас. Айгүй амархан санагд. За сэргэлэн нацаг дөржийн хувьд Би чинь флэрлээр нэг ягаад хичээлээд удаагүй. Тэгээ өчтөр сэргэлэнтэй уулзаа бас нилээх юм сурсаа. Дээсээ сурснаа чадах хязгаараа л үзүүлээ гэж бодож байна ярига. Гэтэ маш амжилттай боллоо тийм ээ? Тэгээ ер нь амжилттай. За зочин мөрөд байх юм байна уу? Байна гэж байна. За коктейлийн талаар бас ярих уу? Ямар химийн бодис юм уу коктейл юм уу ингэ? Зөөр уг нь бүх жүүсийн дотроо орох хэрэгтэй байсан. Тэгээ стакан маань энэ том арай томтчлоо л та. Энд байсан стаканыг бүгд дотроо орох хэрэгтэй байсан. Гэтэ коктейл үсттэй. Тэгээ коктейл тэгэл коктейл. За Нилийн хүчтэй коктейл байх гэсэн. Тийм үү. Ямар ч агааргүй дээр шууд сороод уух хэрэгтэй байсан. Тэнгүүт дэлхий маш хурдан эргэж энэ тий? Ер нь харин гэртээ харих уу гэдэг нь шүү дээ. Тэр нь бол уугаад гэртээ харих уугүй л гэдэг. За гэртээ ярих уу коктейл өгсөн шүүгчний үлгээг одоо сонсё. Ямар ч гэсэн хоёул айгүй гоё та хоёр хамтраад айгүй гоё үзүүлээ шүү дээ тий. Хоёулаа идэвхтэй оролцлоо. Тэр чинь айгүй таалагдлаа. Коктейл чинь амсаж байгаа л юм дээ. Юу басна бүү мэдээ. Авчид үзүүл дээ амсаа тий. Ийм уу жирам шиг л болчихлоо шүү дээ. Самбокор. Бас лекар маань өөрөө тийм юм шиг, чагатус шиг тийм лекар. Тэгээ саяны даалгавар дээр л юм багаар ажиллах тал дээр илүү анхаарсан л та. За шүүгчт маань. За миний хувьд яг хүсэжсэн зүйлийг хийлээ. Баяр хүргэе. Багаараа сайн ажилласан. Богинохоо хугацаа өгсөн ч гэсэн багаараа сайн ажилласан байна. Яг би энийг л хүсчихсэн байхгүй. Яг гар нийлээд чадах юм аа тий чадхаасаа чадахгүй хүртэл бүгдийг ингээд яг сэтгэл гаргаад хийжсэн баярлалаа. За баяр хүргэе. За манай хоёр оролцогч маань шүүгчдээс юудгээ авлаа баяр хүргэе. Цаашдаа тэмцээн хорлоо амжилт хүсье. За. Хамгийн гол амжилтын үндэс чи багаар ажиллах бэлтгэл ажилтай байдаг. Тэрэн зөвлөсөн даалгавар гэсэн. Оновчтой мөн гэж бодсон. Тэгээ бас хамтрагч маань бас миний